Миний одоо заах цаас нэмэр болохоор хумбаны дагуур байгаа. За хумбаны дагуур болохоор нар, чууд, тэгээд нөгөөд, ууд гэдэг нэг тийм 7 энэ дагуур орж байгаа. За энэ нар дагуурыг ингээ монголчууд байна. Чууд байна. Тэгэхээр дагуур нь болохоор биеийн холбоотой хүмүүст ирмээр болдог. Хүний олонний задлал нэр дагуурыг үгийн үнцээс хангаж нар дагуурыг одоо үгийн үнцээс хангаж бичдэг. За чууд дагуурыг болохоор үгийн үнцэд болгож бичдэг байна. За энэ нар дагуурын жишээ байна. Одоо сайд нар тэгээд тагш нар гэж хэлдэг. Тэгээд чууд дээр болохоор одоо дахин чууд хийгээд залгаж бичдэг байна. За дараагийнх нь болохоор дэс ууд тэгээд нөгөөд гэдэг дагуур байгаа. За эдгээр дагуурыг болохоор залгаж хүн амьтан юмны олны одоололтой хэлсэн. За дэс дагуурыг гүйгүүлэгчээр төгссөн үгэн залгахад эзэнгийн үлгэрч хасагддаг. Мөн ийгээр төгссөн үгэн залгахад ийм гээдэг байгаа. За ууд дагуурыг гүйгүүлэгчээр төгссөн үгэн нөгөөд дагуурыг энэ одоо сүүлийн болон хишгээр төгссөн үгэн дагуулж бичдэг байна. За энэ одоо дагуурын жишээ байна. Хүмүүс одоо үгийн үнцэд хүмүүс гэдэг байгаа шүү дээ. Тэгээд дагуураа одоо ингээд залхаад хүмүүс залуус гэдэг ингээд залгаа юм. За дагуур дээр болохоор нөхөд болон морд болон нөхөд гэдэг одоо юм жишээ гарч ирж байгаа. За тэгээ ууд дээр болохоор голууд нуурууд хэмжих гарч ирж байгаа. За нөгөөд дээр болохоор говууд мөрнүүд одоо жишээнүүд гарч ирж байгаа. За одоо ихэвчлэн салаагаараа ингээд нэг пар болоод ихэд багцсан байсан. Тэгээд би энэ ийм кашгүй нөгөөд гэдэг байна. Тэгэхээр хүн болгоны оролцоо өндөр хангаад одоо тэгвэл өндөр гарч ирсэн хүн ирээсээ надад болчихсон. Тэгээд дэс нөгөөд гэдэг энэ дөрвөн одоо дагуурыг сонгож аваад тав нэгээс өгсөн байгаа. Та ингээд өөртөө өмнөдийг хараад дөрөгаад тэгээд нэг ч юм уу агаас хоёр дураараа гарч ирээд юм хүн болгоныг оролцуулаад энэ зүйлээр ихтэй бичнэ.
Бусдаас асуугаарай. Бусдад анги чинь тий ялгаж 3 бичиж байгаа. Тэр нэг нь 0.1 оноо. Дараа нь цагаат үзэл тусдаа үйлдвэрлэл хийх зөвлөлөө холбох. Тэгээд олон тоолсон гэдэг нэг болохоор хоёр үгээд 3 хүн явсан байна. За энэ болохоор лайк хийсэн байсан. За лайк дээр болохоор ингээд нэг шүт тогтсон. За тэгээд энэ хараа хот гэсэн үг байна. Заtek хараа шторийн хичээлээр бид бүх анхаарсан шүү дээ. Бас нэг шиг юмсан. За дараагийн шатны хараа ингээд нэг хичээл гэсэн үг.